маш хүндтэй дөрвөн зочин биднийг одоо хүлээж байна. Тэгэхээр бүгдээрээ энэ дөрвөн зочныгоо халуун алга ташилтаар маш эрчтэй хүчтэйгээр угтаж авцгаая. За хамгийн ихнийх нь Монгол улсын гавьяа тамирчин Хөдөлмөрийн Баатар 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын мөнгөн медальт Гүндэгмаа. За нэг л боо дахиад чанга гарчихгүй бол удаан гарч ирнэ шүү. За 2000 Рио 2016 Олимпийн наадмын оролцогч усан цэлтэй олон улсын хэмжээний мастер Go to Swimming Club-ийн үүсгэн байгуулагч Ноён Дүлгөө. За тун удахгүй хэдхэн хоногийн дараа нээлттэй эхэж байгаа Парис 2024 Олимпийн наадамд оролцох эрхийг өвөртлсөн Монгол улсын өмгөө атлетикийн шгшөөгийн тамирчин олон улсын хэмжээний мастер хатагтай Ичиг сайхан. За дахиад иж одоо уралдаж байгаа таймерч шүү. За хамгийн сүүлийн хилцүүлгийн зочин маань Рио 2016 Олимпийн наадмын оролцогч Монгол улсын таквандогийн түүхэнд хамгийн шилдэг тамирчин гэж буруутгахгүй бах олон улсын хэмжээний мастер Тэмүүжин клубын үүсгэн байгуулагч Тэмүүжин. Содо баяраа хоёрын дараа гарахаар ингээд хөрчт юм байна. Угаасаа. Тэгэхээр одоо тэгээ ингэж л явах. За ямар ч байсан та бүхэнтэй хамт энэ тайзан дээр ингээд сууж агаад их нэр төрийн хэрэг гэдгийг хамгийн түрүүнд хэлмээр байна. Би сая яг тайзны хажууд Дүлгөө ахын ингэр дээр байгаа Оли гэсэн энэ тэмдгийг хараад сууж ийлаа. Энэ Оли гэдэг энэ тэмдэг бол Олимпийн наадамд оролцсон тамирчдад л олгогддог ийм одоо тэмдэг байгаа. Тэгээд энд байгаа бүх хүмүүс маань оролцогчд маань бол яг энэ тэмдэгтээ ийм эрхэм хүмүүс байгаамаа гэдгийг нэг одоо илэрхийлэл нь энэ боллоо гэж бодож байна. Гэтэ би хамгийн ихний асуултыг Гүндэгмаа гавьяатаас асуухыг хүсэж байна. Та 7 удаа Олимпийн наадамд оролцсон. Одоо Монголын хамгийн олон удаа Олимпийн наадамд оролцсон одоо эрхэм. 7 удаа. 7 шүү. 1996 оны Атланта Олимпийн наадмаас хойш 7 удаа Олимпийн наадамд оролцсон. Анх оролцох, тэгээд Яванда оролцож байгаа, тэгээд сүүлд Токиод оролцох. Ер нь сэтгэл өөрчлөгдөж байна уу? Ер нь Олимпиад оролцоод ингээд жагсахаар ер нь ямар сэтгэл төрж байна? Тэгэхээр та Олимпиад оролцсон гэдэг ямар байдаг гэдгийг нэг биднэрт гоё сэтгэлээ илэрхийлээч. За энд хуран цугласан нийт залуучуудаа энэ орой мэндийг хүргэе. Тэгээд та бүхэнтэйгээ өнөөдөр бас энд уулзаад энэ хилцүүлэгт оролцож байгаадаа бас баяртай байна. За миний хувьд ээж аав минь хоёулаа тамирчин хүн байсан болохоор яг буудлагын спортыг анх ингээд аа маань өөрөө эмэгтэй хүнд их гоё цэвэрхэн спорт гэж хэлээд өөрөө бүр яг ингэж хөтлж очиод буудлагын спорт дагуулж оруулж байсан. Тэгээд цэргийн хүн байсан болохоор ер нь бүр багаас 5 6 настай байхад маш тактикийн тэмцээнд гараад явж байхдаа ингээд өөрөө бас надаар буудуулдаг байсан. Буудлагын одоо анхан шатны ич юм уу ер нь буудлагын ийм болдог гэдэг ингээд бүгдийг надаар одоо хийлгэж байсан. Тэгээ бүр хожимо 9 дугаар ангид байхад буудлагын мөнх хоёр хичээг Олимпиас хүрэл медаль аваад ирснийхэн дараа эмэгтэй хүнд их гоё спорт байна гэд өөрөө одоо яг тууштайгаар буудлагын спорт руу хөтлж оруулсан. Тэгээд 96 оны Атлантын Олимпиад би 18 настайдаа Олимпиад оролцох өрсөлдөөд Олимпийн эрхийг одоо Олимпийн эрхэн дээр Олимпиад оролцох эрхтэй болж ингэж анх Олимпиад орж байсан. Тэгээд тухайн үед бол аав маань хэлжсэн л да. Хэрвээ шүхрийн спорт Олимпиад орсон бол аав нь бас тодорхой хэмжээний амжилт үзүүлэх байсан. Тийм болохоор миний охин одоо гэрийнхнийхээ ээж аавынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлээд ямар ч сандрах зүйлгүйгээр өөрийнхөө чадах бүх чадлаараа л энэ Олимпиад оролцоорой гэж хэлж байсан. Тэгээд тэрнээс хойш мэдээж яг 2004 гээд ингээд Олимпиад оролцоод
аав маань 2001 онд өнгөрсөн. Тэгээд тухайн үед бол мэдээж хэрэг ингээд олимпиад оролцох тоолондоо л аавынхаа бодлыг, хүслийг, мөрөөдлийг биелүүлчих юмсан ингээд ер нь л дандаа хичээж явдаг байсан. Тэгээд 8 онд яг олимпиас медаль авах үед бол хамгийн одоо миний хамгийн сайхан, хамгийн хүсэл мөрөөдөл бүх зүйл оргил хүрсэн тэр үе байсан. Тэгээд мэдээж тэмцээн болгонд оролцоход бол яг ингээд медалийн давцанд зогсож байхад Монголын тамирчин Отрядын Гүндгмаа гэд хамгийн түрүүнд аавынхаа нэрийг хэлүүлж байгаа нь бол хамгийн сайхан байдаг. Тэгээ яг тэрүүгээрээ ч гэдэг юм уу дараагийн тэмцээнд орох урам зориг мэдээж хэрэг тамирчин хүн болгон робот биш учраас заримдаа тийм шантрах зүйл бэлтгэл мөн тэмцээний зардал гэж зөндөл олон зүйлүүд байдаг. Тэгээ тэр бүгдийг бол мэдээж хэрэг хамгийн одоо яг амжилт гаргаж байгаа тэр медалийн тавцан дээр зогсож явах тэр мөчл ер нь айгүй хурцлж өгдөг. Яг тэрэнд өөрөө дууралж гэдэг юм уу тамирчдын яг тэр ялалтын тэр сайхан мэдрэмжийг бол одоо нөгөө тамирчид л өөрсдөө мэдрэхээс биш одоо яг хүн болгонд би ингээд ингэдэг шүү гэж хэлэхээр ер нь хэцүү л дээ. Тэгээ бас яг энэтэй адилхан шүхрээр бас бууж яхад нөгөө шүхрийн мэдрэмж яг ингээ агаарт ингээд ямар ч барих юмгүй ингээд чөлөөтэй агаарт ингээд явж яхад бас ингээд нэг тэр мэдрэмж гэдэг те надад бол тэр хоёр айгуу сайхан санагддаг. Тэгээд өөрийнхөө яг энэ зорж явж байгаа спортод нэг мэдэхэд л одоо баг 7 олимпиад оролцсон 30 гаруй жил ингээд энэ буудалгаар хичээлсэн. Тэгээд мэдээж хэрэг өөрийнхөө зорилгодоо өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөд ингэж уягдаж явсаар агаад энэ хүртэл явсан байна. Оролцсон тэмцээн болгонд бол мэдээж хэрэг туршлага нэмэгддэг. Тэрнийхээ хэрээр бас эрсдэлтэй ч гэх юм уу тамирчдын туулах одоо туулаад өнгөрдөг бэрхшээл зовлон бүгдийг л даваад энэ хүртэл ирсэн байна. За маш их баярлалаа. 2008 оны Бээжинг Олимпийн наадмын мөнгөн медаль авсан тэр одоо яг эцсийн финалыг би яг өөрөө тайлбарлаж ирсэн. Тэгээ би яг анхны Олимпийн аврагтай болох мөчийг ингээд хүмүүст түргэнэ гэж айгүй их олзуурч ирсэн. Мөнгөн медаль авсан ч гэсэн та монголчуудын мөрөөдлийг зөвхөн аавынхаа биш монголчуудын мөрөөдлийг биелүүлж маш олон ялангуяа охид эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн шүү гэдгийг төгсгөлний хэлхийг хүсэж байна. Танд баярлалаа. Баярлалаа. Энэ дээр би өнөөдөр их нэртэйгээ ирсэн байгаа. Манай их нэр тэнд сууж байгаа. Тэгээ манай их нэр бас буудагч байхгүй юу? Тэгээ манай их нэр анх гүндгээгчийг хараад тэгээд буудлага спортоор хичээлжсэн байдээ. Энд бол зөндөө олон тийм хүмүүс байгаа баха. Тий. За таны хувьд тэгвэл юу таныг улам илүү урагшаа одоо улам илүү амжилттай ахиулж хичээж бүр олимпийн тамирчин болгоход хүргэв. Тэгээ олимпийн наадамд оролцоод Монгол улсын тамирчин гэж зарлуулад гараандаа гарахад ямар сэтгэл төрж ив? Тэрнээсээ хуваалцаач. Биднийг нэг огшуулаач. За манай эгч маань анх Сидней олимпиад оролцож исэн. Бас гүндгээгчтэй хамт оролцож исэн. Алтан туяа гээд эгч маань үдээ. Тэр эгч маань болохоор ингээд Монгол улсын усан сэлэлтийн анхны спортын мастер хүн баггүй. Тэгээ тэр эгчийг ингээд багасаа хараад шүтээд өссөн. За тэгээ энэ эгчгээл мундаг хүн болно доо гэл мундаг тамирчин болно доо гэл ингээд хүсэл тэмүүлэл ингээд явж исэн. Тэгээд хамгийн гол одоо хурцлсан юм нь юу гэхээр би үеэлтэйгээ хамт өссөн баггүй. Тэгээ манай үеэл бит хоёр эгчигээ ингээ хоёулаа хамт ингээ багасаа ингээд хараад одоо эгчгийн мундаг тамирчин болно ингээ явж исэн. Тэгээ манай үеэл маань болохоор манай эгч яг олимпиад орсны дараа би олимпиад орно гэд ингээ яриад эхэлсэн байхгүй. Тэгсэн чинь бодоод байсан чинь үгүй би ч гэсэн олимпиад орё л та гэж бодогдоод. Тэгэд яг тэгж бодож эхэлснээс хойш 4 жилийн дараа Афины олимпиад манай үеэл маань олимпиад орсон байхгүй. Тамир гэж залуу байгаа. Одоо Австралид амьдарч байгаа. Бас л гүндгээгчтэй хамт явж байсан. Тэгээд за одоо 2004 онд манай үеэл орчлоо. Манай гэр бүлээс ингээ 2 хүн олимпиад орчлоо. Одоо би орохгүй болохгүй гэж бодвол 8 он Бээжингийн олимпиад орно гэж бодож ирсэн чи би орж чадаагүй байхгүй. Тэгээ манай үеэл ч гэсэн орж чадаагүй. Очиндээ манай одоо доотлын үеийн дүүнэр их хүчтэй байсан. Тэгээд бит хоёр хоёулаа
дотроо бас нэг тийм хөнхөн зөөл нэг тийм шар хөдлөд за одоо ингээд дахиад хичээе. Тэгээ Лондонгийн Олимпиад орё гэдэг ингээд тэмүүлээ ингээд явж ирсэн. Тэгээд үеэлтэйгээ бас давхар ингээд нэг өрсөлдөд явж байгаа байхгүй. Тэгээ өрсөлдөж байгаад манай үеэл маань дахиад Олимпиад орсон. Тэгээ би Олимпиад орч чадаагүй байхгүй 12 оны Олимпиад. Тэгээд дахиад гүндгэгчтэй хамт явж ирсэн манай Тамира. Тэгээд тухайн үед надад яг нэг тийм хэцүү мэдрэмж төрж ирсэн. Яг тэгэхээр тамирчин хүний амьдрал гэдэг бол тийм амар юм биш байхгүй. Тэгээ одоо яг усан сэлгчдэр зүүрлээд одоо ингэ жишээ аваад ярих юм бол өдөрт хамгийн багадаа 10 км сэлдэг байхгүй. Тэгээд чи өдөр болгон сэлнэ. Тэгээд өдрийн 2 бэлтгэл хийхээр ингээд бараг 20 км ингээд өдөрт сэлдэг ч юм уу. Ингээд 7 хоногт ингээд дор хаяж 80-аас 100 км сэлэх ёстой гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд яг одоо та нар тийм мэдрэмж авч ирсэн те ингээд нэг гүүж байгаа л бүр ингээд өндөж чадахгүй болтлоо ингээд амьсгалж чадахгүй болтлоо ингээд ийм мэдрэмж авч ирсэн те. Ийм мэдрэмжийг тамирчид байнга мэдэрнэ штэ. Тэгээ ингээд 12 оны Олимпиад ингээд орж чадаагүй нэг тийм мэдрэмжтэй байж яснаа. Дахиад 4 жил гүрэх юм гэж бодогдчихсан байх. Тэгтээ манай Тамира дахиад 2 удаа орчлоо гэж бодогдоод би ядаж 1 удаа орё гэж бодоод. Тэгээд дахиад 4 жил гүрээсэн. Тэгтээ тэр 4 жил бол намайг урд өмнөхөөс улам илүү хүчтэй болгосон тийм 4 жил байсан. Тэгээд би болохоор яг надад яг ингээд заа зөвлөх туслагч гэдэг дасгалжуулагч байгаа. Дасгалжуулагч бол маш чухал. Түрүүн Баццэг гавьят маань бол дасгалжуулагч тамирчин хоёрын харилцаа бол маш чухал гэдэг маш чухал мессеж өгсөн. Гэтэл надад тийм дасгалжуулагч байгаагүй байхгүй тохоо үедээ. Тэг ингээд дасгалжуулагчгүй ч гэсэн бид нар яагаад амжилт гаргаж болохгүй юм бэ гэдэг нэг юм шар гэхүү одоо нэг тийм тэмүүлэл байсан байхгүй. Тэгээд ямар ч байсан ингээд бэлтгэлээ хийгээд явнаа. Бусд нь амарч яхад би бэлтгэлээ хийнэ. Бусд нь хийхийг хүсэхгүй байхад би хийнэ ч гэдэг юм уу. Ийм хүсэл мөрөөдөл ингэж явсаар байгаа л тэгээ 16 оны Олимпиад оролцож исэн. Баярлалаа. 16 жил гүрийсэн биш үү? Тий. Тэгээд бас гүндгэгчтэйгээ хамт оролцож исэн. Гүндгэгч төрөөд байж л байсан. Тэгээ би гүндгэгчээр аяух бахархдаг байхгүй юу. Тэгээд ер нь бол эхлэл гэдэг зүйл аягүй чухал санагдсан надаа. Тэгээд яагаад ингээд олон жил ингээд нэг зүйлийг тууштай хийхэд хүргэсэн бэ гэхээр ерөөсөө надад мөрөөдөл байсан. Яг ингээд ихчгээ ингээд Олимпиад оролцох юмсан, үеэшгээ ингээд Олимпиад оролцох юмсан. Тэгээд ингээд сүүлийн 5-6 Олимпийн циклийг харах юм бол одоо 5-д нь манай гэр бүлээс оролцсон байдаг байхгүй юу? Олимпийн цикл. Тэгээ манай үеэл маань 4-т нь шуушлаарай. Манай эгч маань Сидней Олимпиад оролцоод 4 оны Афины Олимпиад манай үеэл оролцоод 12 онд нь дахиад оролцоод 16 онд нь бас би ингээд оролцож ирсэн. Тэгээ ингээд одоо яг ингээд ер нь эд тамирчин байхдаа гүндгэгчээс бас яг асуумаар санагдчихсан байхгүй. Би бас нөгөө давхар нөгөө сонирхолтой байж магадгүй гэж бодоод асуучих гэж бодож. Нөгөө ундраахын нэг ярилцлагыг би үзчихсэн байхгүй. Анх нөгөө гүндгэгчийн талаар ярьж байгаа байхгүй. Гүндгэгч ингээд анх ингээд тамирчин болоод орж ирж байхад нь за чи энэ шагаалга хийж игээд ингээд дасгал зааж өгчөөд яваад гисэн гэдгсэн байхгүй. Тэгээд нэлээ хідэн цаг ингээд тэргээр явж байгаад ирсэн чинь гүндгэгч байж лээсэн гэдгсэн байхгүй. Яг ингээд дасгал шагаалга хийгээл. Тэгээд тэр үед гүндгэгчтэй яг юу бодогдож исэн юм болоо. Тэр айгу сонирхолтой байдаг байхгүй. Харин яг гоё асуух завшаан тохиолдолтой. Хариулах уу? Яг уу. Юу бодогдож исэн? Хувийн юм биш үү? Дараа нь ярих юм. Тэр нөгөө яг тэмцээнд бэлтгэл хийжсэн. Дөнгөж анх ороод биш нэлээд одоо юу гэдэг нөгөө багшаа болцсон. Тэгээд тэмцээнд явах гад багийн хурал хийхгээ орцсон. Тэгээд за ямар ч гэсэн чи шагаалгыг би халаалт хийгээд тэгээд ер нь үндсэн буудлагын бэлтгэлээ хийхдээ өглөө ер нь өдөөс өмнө 4-5 цаг орчим өдөөс хойш 3-4 цагийн бэлтгэл хийдэг. Тэгээд өглөө би халаалт 1 цаг орчим хийчихэд яг буудлагын бэлтгэл хийдэг. Тэр үед дасалжуулагч хуралд орлоо. Чи халаалтаа игээ байж байгаараа гэл. Тэгээ нөгөө хуралны ахуй гонжроод удаад баг 4-5 цаг болцсон. Би хурж ирэхэд нь яг шагаагаад л зогсож ирсэн. Яг нөгөө хэрвээ өөр тамирчин юм уу байх юм бол ингээд нөгөө хүн тэ шагаалгаас гаргаад захлахад орхих ч юм уу эсвэл амраа сууж явах юм уу тийм байх ёстой байсан юм шиг байна. Тэгээ би ирэхэд нь яг л шагаалгаа игээ зогсож ирсэн.
Тэгээ тэрийг өөрөө дараа нь харин бас ярьж ирсэн юм байна. Харин тий. Тэгээ яг одоо энэ чанар тамирчдыг ингээд хурцлаад байгаа байхгүй да тий. Ингээд нэг юм тууштай байдал тий. Ийм төвчээртэй тэгээд нэг юм хүсэл мөрөөдөлтэй болохоор яг хөтлөөд байгаа байхгүй. Тэгэхээр ингээ ерөөсө залуучууд ингээ багаасаа том гэлтгүү одоо хурж боломжгүй гэж бодохгүйгээр л мөрөөдөх ёстой юм байлээ. Тэгээ яг энэ мөрөөдлүүд л ерөөсөө ингээд энэ одоо байгаа алдартай тамирчдыг одоо одоогийн төвшөнд ингээ хүргэсэн байгаа юм л та. Тийм. Тэгээ бас том мөрөөдөх ёстой юм байна. Олимпиад оролцъё гэж мөрөөдөж 16 жил тэрнийхээ араас хөөцөлдөх. Энэ бол яхаа харахгүй спортын гэр бүлийн хүнээс л гарах баг тийм хор шарах шиг байна гэж бодогдож байна. За би шууд нэг алгасаад Тэмүүжингээс дараагийн асуултыг асууч. За Тэмүүжингийн үед 2016 онд Риогийн Олимпийн наадамд бас оролцож ирсэн. За тэгээд би яг тэр үеийн мэдээнүүдийн гарчгуудыг айгүй сайн санаж байна. Мексикийн тамирчныг баг эргэн ирэлт хийж нэлээд сэтгэл хөдлөм байдлаар ялалт байгуулж Монголын таеквондогийн спортын түүхэнд дэх анхны ялалтыг авчирч ирсэн нэг шинэ хуудсыг баг битсэнгээ илчгэд буруудахгүй болов гэж бодож байна. Тэгээд хожичоод буух ер нь ямар байв? Саяных шиг ямар түүхийг та энд ирсэн хүмүүст хуваалцаж болохоор байна. За бүгдийн энэ өрөө мэндийг хүргэе. Пүрүжагийн Тэмүүжин гэдэг. За би өөрөө шишээ баг 9 жил тамирч хийсэн. Тэгээд анх 13 оноос манай спортын хувьд үндэсний шишээ баг барьсан. Харьцангуй залуу спорт гэж болно. Үндэсний шишээгийн албан ёсны нэг төрөлхөд таеквондогийн спортыг бариад яг анх байгуулснаас нь хойш би шишээ багт орно гэж зорьсоор байгаад анхны тамирчнаар сонгогдож ороод 16 оны Олимпиад ямарчсан оролцсон медаль авна гэсэн өөртөө маш том зорилго тавьсан. Тэгээд яг нарийн эрхээ авах шалгуур гэх юм уу замын ингээд бас үтсэн чинь нэлээд хүнд ер нь бол шантармаар ч юм шиг эрхээ авч чадах болов гэх ер нь бол нэлээд бүх тэмцээнд оролцож иж оноо авч иж оноогоороо дэлхийдээ эхний 6 тамирчин орно. Тэгээд твдээ 2хан тамирчинд ирэх өгдөг болохоор за бидний хувьд бол бүх тэмцээн уралдаанд бас хараахан явж чаддгүй. Тэгээд бас дэлхийн анх хотч шууд медаль аваад өндөр нь авах боломж байхгүй. Тэнгүүд за ямар ч сан оноогоо ахиулж агаад эрхийн ганцхан тэмцээн болдог. Твдээ. Тэгээд бас тэр тэмцээнийх нь эхний 2 байр нь ирэх өгдөг болохоор нэлээд өндөр шалгууртай. За энэ тэмцээнд л хамгийн сайнараа бэлдээ гээд бэлтгэлээ хийсээр хагаад ямар ч эрхийн тэмцээндээ мөнгө медаль авч таеквондогийн спортоор анхны олимпиадыг авсан. Тэгээд нэгэнт олимпиад орохын тодорхой болцсон гээд ямар ч сан би одоо олимпиад оролцох нь болчлоо. Эхний даваагаа давчлаа. Одоо медаль аавна гээд бэлтгэлээ улам сайн хийсэн. Тэгээд бас тамирчдын судалгаа тэр орж байгаа тамирчид угаасаа бүгд ранкта 1-ээс 16, миний хувьд 14 дээр байгаа учраас эхний ранкийн 1 юм уу 2 номерын тамирчтай тодорхой тоглолт болсон. Тэгээ 2 номерын тамирчин маань ер нь бодлогын аваргын медальтай, надаас нуруугаар өндөр гэдэг ч юм уу ер нь сөрөг талд нь хараадсан. Тэгсэн чинь ямар ч сан багш тасууштай ярилцаад эхний тамирчнаа ялахгүй бол цаашаа медаль авахгүй гэдэг угаасаа мэдж байгаа учраас бүхчээд шавхсан. Өндөр тамирчтай тоглоход ер нь бол бидний хувьд бол давуу байдал муу байхгүй юу? Яагаад гэвэл өндөр хүмүүст биднээс урт төлтөө бид нар болохоор дан хөлөөрөө тулдаг. Тэгэхээр мөчний ялгаа гарна. Толгоонд төшлөөхөд бид нар баг бидний гидсэн төшөглөж байгаа юм шиг бидний толгойд ч оноо авдаг байхгүй юу? Тэгэхээр бид нар одоо цаашдаа за яг адилхан ингээд үзэх юм бол баг мөчний ялгаагаар хожигдох юм байна гэдгийг юу мэдэрсэн учраас за 3хан үе ер нь 6 минутанд бүх амьдрал шийдэгдэнэ гэж бодоод за тэр 6 минутанд нэг ч амс хийхгүй нөгөө тамирчнаа зүгээр зогсоохгүй ядраах ер нь бол ядарж байгаа үед нь өөрөө хүчээ бууруулахгүйгээр хүчээрээ дайрч хожих гэсэн тийм тактиктай байсан. Эхний 2 үе дээр адилхан тоглоод бараг 10 оны зөрүүтэй гарч ирж исэн. Тэгээд сүүлийн нэг 14-5 секунд
үлдсэн баг би 11-оор хожигдчихсэн. Тэгээ нөгөө тамирчнаа харахад бол ер нь бол нэлээд хилаацсан. Хөл дээрээ тогтож чадахгүй байгааг нь анзаараад за би энэний төлөө явсан юм чинь одоо ямар ч зэн бөхшөлтөө 100% таг үздгээд үзье. Эцээ хүртэл эцсийн секунд минут дойл хүртэл нь үзье гэхэд явсаар нь байгаа л ямар ч зэн 1 оны зөрөөтэй анхныхаа ялтыг авч ирсэн. Кино, яг кино. Тэгээд бас одоогүй цаашаа хата эхнийхээ хожсон чинь медаль авъя гээд мөнгөний медаль төлөө шууд барыг тоглож байгаа байхгүй. Хожих юм бол мөнгөний медаль тоглоно. Хожигдвол хүрлийн төлөө тоглоно. Тэгээд өмнөх олимпийн аварга Испани тамирчтай таараад тэгээд тэр тамирчтайгаа ямарчсан чадхаараа үдсээр хагаад нэг 3-4 оны зөрөгтэй хожигдоод ямар ч олимпийн намтаа өндөрлүүлсэн. Тэгээд тэр өдөр бол өөрийнхөө жингийн яг медаль аваад зогсож байгаа тамирчдыг харахад бол яг л надад үнэхээр хэцүү байсан. Одоо би тэр Испани тамирчны оронд яг зогсож байгаа байсан шүү дээ. Тэгэл ямар ч сан маш харамссан. Бүс зүсч одоо энэ шинэ спортоор олимпийн наадамд оролцоод тэгээ бүр ийм том зорилго тавьж оролцсноо гэдэг бол өөрөө бас тамирчин хүний яг энэ амбиц яг гол энэ хүсэл тэмүүллийнх нь гол илэрхийлэл болж байгаа болов уу гэж бодож байна. Тэр харамслыг би яг энэ тайзан дээр яг одоо ч гэсэн мэдэрч байна. Тэгэхдээ дахиад олон боломжууд дараагийн үеийнхэнд гарч ирэх тэр эхлэлийг тавьсан бахаа гэж итгэж байна. Баярлалаа. Баярлалаа. Тэр сүүлийн 14-5 секундын бичлэгийг та хэд үзээрэй. Жинхнээсээ кино шүү. За, ингээд сүүлийн 1-р раундынхаа сүүлийн асуултыг би Ячиг сайхнаас асуухыг хүсэж байна. За, юуны түрүүнд баяр хүргэе. Парис 2024 Олимпийн наадамд оролцох эрхээ өөртлөөд одоо яг тэмцээндээ оролцохоор бэлдээд байж байгаа. Анх удаага Олимпийн наадамд оролцох гэж байна. Яг Олимпиад оролцож үзээгүй ганц тамирчин энд сууж байна. Токиогийн марафоноос Олимпийн эрхээ авсан. Тэр мэдээг сонсоод танд ямар сэтгэл төрсөн бэ? Яг хамгийн түрүүнд юу гэж хэлхийг хүссэн, ямар сэтгэл төрж ирснийг та бидэнтэй хуваалцаач. Сайн байцгаана уу? Ингээ хүрэлцэн ирсэн залуучуудтай болон хамт оролцож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Токио марафонд би 3 сарын 3-ны өдөр Олимпийн эрхийн миний эрхээ авах 2 боломжит тэмцээний нэгнээс тэгээд тэрхүү тэмцээндээ яг нөгөө багшийнхаа хэлснээр маш нарийн ер нь шунахгүй алдахгүй гэсэн тактиктаагаар уралдсан. Тэгээд яг нөгөө хүн чинь нөгөө Олимпийн эрхээ аавна гэж зөрөөд уралдчаад эрхээ авчгаараа ингээд кап амар каптэй тэгсэр нэг жингүүдэлд орчдөг. Тэгээд яг ингээл нэг агаараар байгаа юм шиг нэг хэд хоног тийм байсан шүү. Тэгээд яг хүн ингээ хүсэж мөрөөдсөн юмдаа хүрчээд айгүй тийм их жаргал капыг мэдэрдэг. Тэгээд маш их баярлсан. Тэгээд мэдээж дараагийн хүч хүзээ сорих миний юм Олимп. Тэгэхээр тэнд би хүчээ дайчлан Монгол Улсын төрийн далбайг одоо тамирчин болгон медаль авъя, мандуулъя гэж зорддог. Мөн тийм ирмэлцэлтэйгээр бэлтгэл сургалтаа хичээгээд тэнд хүчээ үзье гэд итгэл дүүрэн бэлтгэл сургалтаа хийж байгаа. Марафон бол бас хамгийн их төсвөр төвчээр шаарддаг спорт. 42 км гүн. Яагаад энэ замыг сонгов? Энэ түүхийг бас сонсохыг хүсэж байна. Яаж яваад марафоны тамирчин болчихов? Юу ийшээ хөтлөв? Ер нь анх 2 дугаар ангид байхдаа би нөгөө ангаар нэгээд уралд сургуулаар ингээ 2 дугаар ангийнхныг ингээд ангаар нь уралдуулж исэн. Тэгээд нөгөө 2 дугаар ангийнхан тагаа гараа гүйсэн чинь ангийнхаа хөвгүүдээс нэг 100 гаруй метрийн урд би орж исэн. Тэгээд нөгөө маргааш нь хичээлдээ очисон чинь манай сургуулийн хүүхдүүд эрэгтэй хөгчгүүд гэдэг нөгөө чулуу шидлээ тэр үед чинь чулуугаар шидэд тоглодог. Чулуу шидээ чи эрэгтэй хөгчгүүд гэдэгтэй гээд. Тэгээд тэр үедээ уйлаад юу яасан ч гэсэн 2-3 хоногийн дараа нэг дэвтэр балын харандаагаар шагнуулж исэн. Хэдийн нөгөө нэг тэгээд уйлж исэн ч гэсэн би тэрэндээ айгу дуртай байсан. Тэгээд тэр мөрөөдөлтөд хөтлөгдөөд яг оюутан болсноосоо хойш гэвэл 15 жилийн дараа
Олимпиад оролцох эрхээ авч чадсан. Тэгээд нөгөө хүсэл тэмүүл зориг мөрөөдөл байхад саад бэрхшээлийг бол юу ч даван тулж чаддаг гэдгийг ерөнхийдөө ухаарад ирсэн. Тэгэхээр залуу үеийнхандаа ч гэсэн хэлгээд хідэн насандаа чи мөрөөдөлтөд хүрч болно. Тэгтээ нөгөө нэг битгий шантраарай, урам зоригтой байгаарай. Хизээ нэгэн цагт чи мөрөөдлөө биелүүлсэн, би нэрээ үнэхээр мөрөөдлөө биелүүлсэн, зорьсондоо хүрсэн шүү гэд зогсож цаг хүнд ирдэгэ гэдгийг хэлмээр байна. Би бол нэг хамгийн сүүлд энийг яриулах гэсэн чинь ярьчлаа. Яг энэ мессежийг хамгийн сүүлд л хэлүүлмээр байсан. Гэхдээ би яг одоо яг л энэ одоо агуулгыг л та бүхнээс асуухыг хүсэж байна. Олимп гэхээр бүгдээрээ спорт гэж бодоод байдаг. Олимпийн наадам гэхдээ миний хувьд энэ одоо хүндрэлтэн улс орон одоо хүмүүсийн хоорондоо эвлэлдэж нэгддэг, нэг зорилго, нэг одоо мөрөөдлөөр амьсгалуулдаг. Тэгээд бүгдийг хооронд нь бас нэг хэлээр ярилцах боломж олгодог нэг юм талбар юм байна гэж боддог. Спорт өөрөө яг л амьдралын хичээл юм байна гэж бас миний хувьд ойлгодог. Тэгээд би яг энэ цугларсан дандаа залуучууд байгаа. Бүгдээрээ бас л яг энэ сууж байгаа олон яриануудаа санаа сэтэл урам зориг авахыг хичээж ирмэлцэж байгаа энэ залуучуудад та бүхэн өөрийнхөө карьераас хамгийн чухал нэг ойлгосон санааг шидээч. Энэ залуус дараагийнхаа одоо зорилго тэр мөрөөдөлтөд хүрэхэд нь хэрэг болох үйс тэр түүхээс тэр санаагаа хуваалцаж бас нэг хөшүүргэн болооч гэж би хүсэж байна. Микрофоноо бариад бүр яг ярих гад шууд тасалж ярих гад бэлдээд ах шиг байна. Тариас эхэлчихье. Дараа нь гүндэг хийсэн бичлүүлээ явчих. Тэгэхээр хамгийн чухал нэг санаа өг гэвэл ямар санаа вэ? За баярлалаа. Би яриа таслах гайгүй шүү. Тий. Би одоо ингээд олимп гэл ингээд зориул ингээд явж исэн. Хамаг юмаа ингээд олимпийн төлөө ингээд зориулаад ингээд явж исэн. Тэгээд 16 онд олимпиад орчоод тэгээ Бразилаас буцаад ирсэн чинь би ингээд болохоор болсон. Манай ихнэр маань жирэмсэн. Тэгээд ирээд удаагүй хормоо хийжсэн байхгүй юу? Тэгээд баярлалаа. Тэгээд нөгөө сүүлийн одоо тэр чинь ингээд би чи яг 30 наснда олимпиад орж ирсэн шүү дээ. Тэгээ ингээд одоо яг ухаан орсноос хойш гэдэг юм бол одоо тэгэл нэг бараг сүүлийн 20 жил нь ингээд бодсон тэр тэмүүлэл зорилго нь биелсэн. Зүгээр л ингээд олимпиад оролцсон л надад гой санагдчихсэн. Тинчээ ингээд би угаасаа медаль авч чадахгүйгээ мэдчихсэн. Гэхдээ ингээд хамгийн одоо хамт байхыг хүсэж исэн, асуулт асуухыг хүсэж исэн тэр мундаг тамирчтайгаа селфи хийгээл ингээд нөгөө шүтжсэн тамирчтай хамт байж байгаа бүгд ингээд хамт ингээд нэг орчинд ороод яг нөгөө хамгийн гой хүсэж исэн тэр мөрөөдөл маань ингээд биелсэн. Тэгээд ингээд амьдрал дээр гараад ирсэн чинь тэг ингээд одоо цаашаа юу хийх үү гэд ингээд аюу хэцүү байдалд орж исэн байхгүй. Тэг ингээд нэг мэдсэн чинь би өөрийн гисэн унаа байхгүй, өөрийн гисэн орон байр байхгүй. Тэгээд болцсон. Тэгээ хадминдаа амьдч исэн байхгүй нэг мэдсэн чинь. Тэгээ яг тухайн үед ингээд надад ингээд аюу хэцүү санагдчихсан. Одоо ингээд дахиад цаашаа дараагийн олимпиад үзэх үү? Ингээд бэлтгэлээ хийгээ яваад ах уу? Тэг ингээд бэлтгэлээ хийгээд яваад ах юм бол манай гэр бүл яах юм те? Эхнэр хүүхэд маань яах юм гэж ингэж бас бодогдчихсэн байхгүй. Тэгээ тэр үед болохоор ингээд нэг аюу сайн хүнтэй таарсан хараа азуулж ментортэй болсон. Тэгээ тэр ментор маань надад юу зөвлөсөн бэ гэхээр чи одоо спорт гэж явахаас илүү одоо хамгийн сайн чаддаг юм бизнес болгоо. Дараагийнхаа карьерийг одоо бод, одоо төлөвлө, одоо яг хий гэд хэлсэн байхгүй. Уул нь бол ингэх ёстой гэж манай тэр ментор маань хэлж гисэн байхгүй. Хамгийн амжилттай явж байгаа үедээ дараагийн карьераа бодож явах ёстой. Одоо би одоо ингээд хамгийн одоо өндөр карьертай байсан үе маань 2014 он байхгүй. 2014 онд би айл хэдийн карьераа дуусгаад юу хийх вэ гэдгээ ингээд бодоод бүр айл хэдийн ингээд төлөвлөөд сурах системад сураад явж явах ёстой байсан юм байна л та. Гэтэл би тэгж чадаагүйгээсээ болоод яг 16 он ингээд тулаад ирсэн чинь 17 18 он хүртэл ер нь их хэцүү байдалд орсон байхгүй. Яг нэг тийм одоо ер нь бол тамирчин хүн карьераа дуусгах гэдэг бол маш хүнд байдаг. Тэг яг тэр нэг тийм хямрал маягийн юмд орж исэн байхгүй. Тэгтээ надад яг тэр тухайн үе санхүүгийн асуудал байсан. Угаасаа ингээд салингийн зээл аваад тэг одоо цалинтай биш байж штэ ингээд нэг ажил одоо нэг
багшаар ингээд ажилд орсон байсан. Тэгтээ ингээд цалингийн зээл аваад бэлтгэл зарцуулаад хоол хүнсэндээ зарцуулаад ингээд явц өртөө байсан. Тэгээ хичнээн олимпиад орсон ч гэсэн тэр өөрөө бүрэн 100% дарж чадаагүй. Тэгээ ингээд гэр бүлийн хувьд ингээд бас хадминдаа амьдраад байна гэдэг чинь эр хүний хувьд тэр чинь бас нэг юм байна шүү дээ, тэ. Тэгэхээр ингээд нэг тусдаа гарахын тулд бас нэг мөнгө санхүү хэрэгтэй байгаад байдаг. Тэгээ яг тухайн үед надад 300 сая төгрөг байх юм бол миний бүх асуудал шийдэгдэх гэсэн байхгүй. Тэгээ манай ментор надад асуусан. Чи яг 300 сая төгрөгийг яг яаж олох вэ? Чи бүх аргыг ингээд цаасан дээр буулгаадах гэдгсэн чи надад юу орж ирсэн гэж. Одоо барилгын компани руу барилгын материал шахах. Тэгэл нэг таньдаг одоо нефтийн үйлдвэрт ажилладаг хүн байсан. Тэр хүнээрээ дамжуулаад бензин аваад тариалан эрхэлж байгаа хүмүүс рүү шахах тэргээл нэг тийм шаал хамаагүй юм арга барил орж ирээд. Тэгээ яг хийх гэсэн чинь би хийж чадахгүй байхгүй. Угаасаа би бизнесмен хүн биш юм чинь. Тэгээд манай тэр ментор надаас асуусан байхгүй. Чи ийм юм хийж яхаар чиний хамгийн сайн чаддаг юм чи юу юм гэдгсэн чи усан сэлэх. Тэгээ усан сэлхийг заах. Чи наадга бизнес болгож болдгоо юм гэсэн чи нэрээ тийш гэж бодогдод. Тэгээд хамгийн анх яг ингээд хичээл заах, яг клубээ эхлүүлэх тэр санаа маань орж ирж байгаа байхгүй. Тэгээ одоо бол ингээд өөрийн гэсэн клубтэй болцсон, бассейнтай болцсон. Одоо ингээд маш олон залуучуудыг усан сэл сургаад тэгээ өөрийн гэсэн бас ингээд одоо тамирчдтай болчихсон ингээд тамирчдаа дасгалжуулаад ингээд явж байгаа. Одоо тэр тамирчтай бол ингээд ирээдүйд бас олимпиад оролцуулъя, тэ дэлхийн аварга болгоё гэсэн ингээд ийм зорилготой ингээд явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө хамгийн гол мессеж нь юу гэхээр хамгийн өндөр амжилттай явж байгаа үедээ нэг карьераа дараагийн карьераар одоо төлөвлөж сурах хэрэгтэй юм байна. Яг нэг юмаа олон жил ингээд хийгээд явах нь бас чухал биш. Гэхдээ мэдээж ингээд бүр тас хай гэсэн үг бас биш шүү дээ, тэ. Ингээд нэг надгүйгээр ингээд тэр карьер маань ингээд явдаг, тэ ажилдаг ингээд болгоод тэгээд дараагийн юмд өөрийгөө зориулах нь, өөр дараагийн төлөвлөгөө гаргах нь ингээд маш чухал юм байна гэдэг. Энэ бол ингээд одоо спортоос олж авсан бас дээрэс нь өөрөө бүдрэн байж өөрөө алдан байж олж авсан ийм чухал мессеж аамаа. Тэгээ залуучууд маань энийг бас ингээд одоо хүлээж аваасаа гэж хүсэж байна тийм. Тэгээд нэмээд хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийх. Юм хом шахаж махах шаардлага байхгүй юм биш үү манайхаа. Хамгийн сайн хийж чаддаг юм а хийх. Тэгээд одоо нөгөө олимпиад оролцсон тамирчдыг бол докторийн хэмжээнд авч үзсэн юм байна л та. Яг тэгэхээр олимпиад оролцох гэж тэр эрхээ аваад оролцох гэж хамгийн багаар бодоход 10 жилийг зарцуулдаг юм байна. Тэгэхээр тэр 10 жил ингээд өөр дээр ингээд бүх туршилтыг хийцэн ингээд бүх юм ингээд хийгээд үзсэн ийм хүн чинь докторийн хэмжээнд очт юм байна л та. Тэгээд ийм докторийн хэмжээнд зэрэгтэй ингээд маш олон тамирчид байгаад байгаа. Тэгээ манай гүндгий арч маань болохоор доктор байтахаа бүр ингээд ийм мундаг хүмүүс сууж байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг юмаа ингээд 10 жил хийхэд бүр яг эксперт болж байгаа байхгүй. Эксперт болж байгаа. Тэгэхээр яг нэг юм дээр тууштай. Ер нь бол 5 жил яг нэг юмаа өдөрт ганцхан цагийг зарцуулаад яг 5 жил хийхэд дэлхийн хэмжээний хүн болно гэдэг ийм судалгаа байд юм байлээ. Тэгэхээр ингээ юу ч байсан хамаагүй. Дуучин байна уу, бизнесмен байна уу, барилгачин байна уу, балетчин байна уу, тамирчин байна уу хамаагүй. Яг нэг юмыг тууштай яг 5 жил бэлтгэхэд дэлхийн хэмжээнд очих юм байлээ. 10 жил болох юм бол яг эксперт болох юм байлээ. Тэрийгэл бид нэр бизнес болгож сурах хэрэгтэй байлээ. За баярлалаа. Таарах. Доктор, профессор. За миний хувьд бол зүгээр ер нь бол одоо энд цугласан бүх залуучууд бүгд өөр өөрийн гэсэн одоо зорилготой хүсэл мөрөөдөл сурдаг, ажилдаг тийм байгаа шүү. Тэр бүгд одоо юу гэдэг бизнесмен ч юм уу бүгд сайтн ч юм уу бүгд одоо юу гэдэг за тамирчин эсвэл нөгөө бүгд одоо дарах болохгүй шүү дээ. Угаасаа энэ боломжгүй. Тэгэхээр хүн ер нь зүгээр өөрийнхөө чаддаг имийг л хамгийн сайн үнэнчээр тэрийг одоо хийх нь л угаасаа амьдралын төгсгөлд хүн өөрөө бие жаргалтай юм уу эсвэл сэтгэл хангалуун байж чадсан уу гэдгээс л одоо юу гэдэг хүний амьдралын өөрийн зорилго бүтсэн үгүйгээс л ер нь одоо юу гэдэг юм дээ хүний бүх зүйл шалтгаалт юм шиг надад санагддаг. Яг хоо миний хувьд болохоор ингээд яг нөгөө 4 жилээр амьдрал ингэж явагцаар агаад баг айгүй олон жил явж. Тэгээд би яг ингээд буудга болчвол юу их үгэл одоо яг 2 дахь хүүхдээ гаргаад дараа нь бас яг 4 дахь хүүхдээ гаргаад ингэж яах та бодж л байсан л да. Би ингээд буудга болчихгүй.
Тэгэхээр надад айгүй хэцүү санагдчихсан. Би яг юу хий. Энэ нөгөө амжилттай байх үедээ дараагийн карьерийг бол бодоогүй. Нэгэнт нөгөө айлын эхнэр болчихж байгаа учраас за ямар ч лсэн гэр бүлтэй хүүхдүүдтэй сайн ээж байх тэрийгэл мэдчихсэн. Тэрнээс цаашх нь бол ерөөсөө төсөлж байгаагүй. Тэгэл манай хүн ч бас чи санаа зовлтгүй өөрөө хийх юм а хийл гэдэг байсан. Тэгээд мэдээж эргээ хэсэг хугацааны дараа за би буудаж л чадах юм бэ. Эргээл буудсан. Тэгээ ер нь бол одоо нөгөө хүүхдүүдээ ихэнх хүмүүс тамирчин болох хүүхдүүд. Би бол дурггүй. Тэгээ мэдээж хүүхдүүдээ яг өөрсдөө сонирхдаг юм айгуу сайн дэмжинэ. Бид нар шиг тамирчин болох албагүй. Эсвэл би ингээд амар баян болоод чи намайг тижээх хэрэгтэй гэж би хүүхдүүдээ бас шахтахгүй. Өөрсдийнхөө дуртай юм. Миний том охин болохоор олон улсын харилцаагаар муйсыг төгссөн. Тэгээд өөрөө магистра гадагшаа авч хамгаалаад ингээд одоо яг өөрийнхөө дуртай юмыг л хийж явж байгаа. Тэгээ тийм болохоор ер нь яг өөрийнхөө чадна гэсэн өөрийнхөө хамгийн сонирхолтой юмдаа 100% үнэнч байгаад тэрнийхээ төлөө ямар ч цаг үед өөрөө тэрийгэ давж туулж хизээ хойно одоо юу гэдэг нь мэдээж шантрах юм зөндөл байгаа шүү дээ. Тэгээ тэр бүгдийг даваад туусны дараа бол миний зүв байжээ гэж та нарт өөрсдөд чинь бодогдно. Бас тэрэнд өөрсдөө зоригтой үнэнч байгаарай. Гол нь хөдөлмөрлөх хэрэгтэй. Зүгээр байж ээж одоо амжилтанд хүрнэ гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тэрийг л хийхмээр байна. Маш их баярлалаа. Тэмүүчингийн хувьд За миний хувьд хэлмээр байгаа зүйл нь ямар ч өөрийнхөө сонирхолтой зүйлийг, өөрийнхөө дуртай зүйлийг олоод тэрний хамтлан ямар ч хичээх нь бас тодорхой. Хамгийн гол зүйл гэх юм бол одоо яг хүмүүстэй адилхан хийгээд авах юм бол яг адилхан хэмжээнд очих учраас юу ч хийсэн ямар ч арай нэг өөрөөсдгээд бусдаас арай онцгой байвал ер нь бол хүмүүсээс ер нь ялгарч чадна гэж боддог. Тэгээ миний хувьд тэквондогийн спортоор хичээл хугацаанд бас өөрийн нэг брэнд өшгөлтэй болсон байгаа. Та нар хараахан сайн мэдтгүү. Тэквондогийн одоо үндсэн өшгөл техникүүд байдаг л да. Яг тэдэртэй адилхан өшлөөд авах юм бол яг л хүмүүстэй адилхан техник тактикийн дагуу тоглоно. Тийм учраас энэ хүмүүсээс нэг арай өөрөөр оноо авъя гэд би юу н боддог байж байгаа. Бэлтгэл дээр юу янз янзаар өшгөлөө үзээд зөндөө туршиж үзсэн л тээ. Тэгсэн нэг удаа яг нэг тэмцээн дээр яг бэлтгэл дээр хийдэг байсан. Одоо өөр дэлхийн тамирчид ерөөсөө хийдгүү. Өөрд нь яг тийм маягаар өшгөлж байгаагүй. Тийм одоо өшгөл дөөрийн бий болгосон тэр зүйлээр би өшөглөөд оноо авцсан байхгүй. Нөгөө хүмүүс нь хааж чадахгүй. Яг ингэж өшгөл цохилд орж ирэх юм мэддэггүй. Тэгээд тайлбарлаж байгаа гадны тайлбарлагч гэсэн. За Монголын тамирчин тийм өшгөлтөөр өшлөөд оноо авлаа гэж хэлсэн чинь нэр байхгүй. Тэгээд сүүлдээ явсаар агаад Mongolian kick, Монгол kick гэдэг нэртэй болцсон. Тэгээд тэрэн шиг бусдаас онцгороод өөрсдөө бүр үлээ хөгжүүлээрэй л гэж хүсье да. Баярлалаа. маш гоё түүх байна. Баярлалаа. За шиг сайхан таны хувьд Одоо хүн өөр болохоор нөгөө өөрийгөө битгий голоорой гэж хэлмээр санагддаг. Ягаад тэгэхээр чи чадахгүй хажуудах одоо найз чинь ч юм уу чамаас илүү байж болно. Тэгвэл чи өөр дээрээ төвлөрөөд өөрийнхөө чадахгүй байгаа сул тал дээрээ ажиллах юм бол чи ялгаагүй дээшлээд илүү чадварлаг хүн болж чаднаа гэж хэлмээр байна. за маш их баярлалаа. За бидний ярилцлагын хугацаа маань ингээд өндөрлөж байна. Тамирчидтай ярилцах үргэлж айгүй гоё таатай байдаг. Янз бүрийн гоё гоё түүхүүд, олон янзын туршлагууд, мэдрэмжүүд үргэлж үнцэнтэй нандин байдаг. Энэ хүмүүстэй тэр талаар яаж ярилцаж ярьж болно. Гэхдээ өнөөдөр та бүхэнд өхийг хүссэн гол санаа цаашдаа хийх гэж байгаа хүн болгоны зорж сэтэж мөрөөдөж байгаа тэр зүйлсүүдтэй хэрэгжүүлж, хөвшүүлж болох санаануудыг олж аваасай гэдэг өнцгөөс нь хийгцэн гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгээ хамгийн төгсгөлд нь Олимпийн шгшээ баг оролцсон, Олимпиад их орноо одоо төлөөлнө гэдэг өөрөө маш нандин ийм хүн болгонд олдоод байдгүй хувь заяа. Тэгээ монголчууд ялангуяа спортоор маш их одоо идэвхтэйгээр одоо үздэг, дэмждэг
бүгдээрээ өөрсдөө мэддэг, мэдэрдэг, тэгээ монголчуудыг нэгтгэдэг, нэгдмэл үн цэнтэй болгодог тэр зүйл нь өөрөө спорт. Тэгээ спортоо төлөөлж байгаа манай тамирчид байдаг. Тийм учраас бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд цаашлахын амжилт бүгдэнд амжилт хүсье. Тэмүүжин, Хишиг сайхан, Дүлгөөн, Гүндэгмаа. Тэгээд Хишиг сайхандаа бас амжилт хүсье. Парис Олимпийн наадам зорьсон зорилгодоо хүрээрэй.